Соёлын өвийн үндэсний төв толилуулж байна. Монгол улсын нутагт Чингисийн далан, Чингисийн зам, Чингисийн хэрэм нэртэй нэлээд хэдэн дурсгал байдаг нэг нь Хинтээ аймгийн Баян Адрага Норвилон сумаас эхлэн Дорнод аймгийн Баян ул сумын нутаг Хэрмийн худаг зэрэг газраар дамжин Улмаар, Цагаан овоо, Сэргэлэн, Гурван загал, Чой болсон сумдын нутгаар бүгд наримт хятад улсын нутагт ортол тасран үргэлжилсэн Шорон хэрэм юм. Энэхүү хэрэмний Монголын нутагт үргэлжлэх урт нь 500 орчим км. Дорнод аймгийн Чой болсон сумын нутаг Хүйтэн булгийн хоолой хэмээх газраар дайран өнгөрч улсын хилээс гарan Хятад Орос улсын нутагт мөн тэмдэглэгдсэн байдаг. Хэрмийн зөв талд буюу урд талд цэрэг суудаг байсан бололт дунджаар 40 харьцах 50 м хэмжээтэй 34 үлжин, 4 дугуй хэлбэртэй нийт 34 шорон хэрэм байдаг. Жишээ нь дөрвөлжин буудал, улзын өндөр довын ингэрийн хэрэм, могон адгийн хэрэм, өгөөмрийн хэрэм, дэлгэрхийн тал, баян булгийн хэрэм, дэрсдийн хөндийн хэрэм, хар нуурын хэрэм зэрэг болно. Эдгээр хэрмийн хооронд өдрийн буюу үдийн газар байдаг гэж нутгийнхан хэлэлцдэг. Хэрмүүдийн хоорондын зай дунджаар 20-40 км байна. 2018-аас 19 онд Монгол Америкийн хамтарсан Дорнод Монгол археологийн хайгуул малтлах судалгаа төслийн хүрээнд Израилийн Хибрүүгийн их сургуультай хамтарсан хээрийн шинжилгээний анги ажиллаж хар нуурын хэрэм, дэрсдийн хэрмийн агаарын болон дэвсгэр зураг үйлдэж бага хэмжээний сорилтын малтлаг хийсэн байна. Энэхүү дурсгалыг боловсрол соёл шинжилгээ спортын сайдын 2020 оны А161 дугаар тушаалаар аймаг нийслэлийн хамгаалтанд байх төв соёлын үйл хөдлөх дурсгалын жагсаалтанд баталжээ.